ээлжтэй гарахад бэлэн болоод байна. Хүүхдийн байрын бэлэг авчирсан. За тэгээд энд гайхалтай сүмээ орж үзцгээе. Хамгийн тохиромжтой салхин дээр нь байсан юм шиг байна. We dream of traveling the world, but who we travel with, that's what matters most. Watching the sunrise together, laughing along leaf-strewn paths, behind every unplanned journey lies nameless joy and unforgettable memories. This isn't just a trip. This is a friend's journey. Hello world. Let's create memories together. Албаны Тиранатоос гараад 2 цаг тавих гээд тэгээд энэ Монтенегро гэдэг газар аюу хурдтай хүлээж авдаг болсон. Манайс мэддэг болчихжээ. таньдаг болчихсон. Таниатай карт болчихж гэж юм. Тий, дарга нь сайн яваараа гэж. Наа одоо явуул гэдэг. Харин Нөгөө тавчил явж байна. нөгөө тавал явж байна гэж байгаа шиг. Энэ хардаа сайн байна. МНЭ гэдэг Монтенегро гэдэг бичсэн. Тэгээ хот дотор хардаа 50-тай. Хотоос гараа явуул 80-тай. Тэгээд зүгээр энгийн замдар 100-тай юм байна тий. Тийм байна. Тэгээ хурдны замдар 130-тай. Тэгээ өдөр шингүү гэрэл асаад байна. Мантай болохоор энэ шиг өөр ман амар юм байна. 24 цагийн гэрэл асаалттай байхгүй бол мантай учраас ер нь бол яг нь аюулгүй талаас болгоомжтой яваараа гэдэг санамжууд нэг чи ер нь яг орж ирэхэд л ингээл бүх санамжуудаа ингээд тавьчихсан юм байна те. Тэгэл цаашаа замаараа тэгэл тавтаа мөрлөл гэсэн чинь тэрээс. Бороо орж байна, бороотой байна. Энэ шиг ер нь бороотой, манантай тийм л байд юм. Нуу, төөрөм тэгээ далаа тэнгис бүхэл юм байна да одоо. Бүхэл юм байна. Амар байна. Тэг үжи симтэл газар юм байна. Ерөөсөө одоо ингээд голоор нь туулаад гарахад ерөөсөө тэгээд нуур, далай, ус, мөнх цаастай өргөөл ерөөсөө байхгүй байна. 2 цаг дахиад Адриатын тэнгисийн эргээ дагаж явсаар агаад Монтенегро буюу Черногори улсын нийслэл Подгорицад ирчээд байна. Энэ Подгорица ч яг ийм жижигхэн байгаа вэ гэхээр эн чинь нөгөө Серби харьяаны зүгээр нэг ийм мууж байсан учраас дархан сэлэг шиг л чинь аймгийн төвийн талбай л багхгүй да. Ер нь бол зүгээр хар ухаанаар удах тий. Тэгээс бүхэл бүтэн том улсын талбай бол энэс хамаагүй том л байж таарна шүү. За тэгээ бидний ард харагдаж байгаа энэ хөшөө бол Монтенегрогийн язгууртан одоо жанжин эдний нэг баатар ийм хүн биш үү? Тийм байна. Мирко Петрович гэдэг. Энэ хүн бол 1820 он буюу 19-р зуунд төрсэн хүн юм байна. Эдгч ердөөсөө аялал жуулчил, газар тариалан, аж үйлдвэр, хөдөө аж ахуй нэг тиймэрхүү юм. Загас, агнуур тэр юмар болсон яа тийм. Нийт орлогынх нь 70% аялал жуулчлал юм биш үү? Харин тийм. Ерөөсөө эндээ бол нэг юм байхгүй. Одоо энэ далаа эргээд дагаад Атриатын тэнгисээ дагаад л гой юмнууд байгаа юм байна. Тийшэл явсан дээр юм байна да мараа. Тийшэл энэ очиндоо. Монтенегро гэдэг нь бол эртний латин хэлээр буюу тэгээд олон улсын хэлээр бол Монтенегро гэж байгаа юм байна. Монтенегро ч өөрөө бас адилхан хар уул гэсэн үг юм байна. Улсынх нь нэр нь бол Черногоро гэдэг эдгээр ч өөрсдөө нөө славянчууд учраас ерөөсөө л орсоор ярьдаг юм байна тий. Амар юм. Тэгээд ярихаар орс хэл мэдэхгүй шүү дээ гэдэг юм шиг. Чи хэлээд үгэлтэй гэдэг. Орс хэлээр яриад байна. Тэгэхээр одоо биднэрт бол их амар байхгүй ингээд ойлголцоод ингээ явчихад. Косово, Монтенегро хоёр ч хоёулаа Серби харьяанд байжгаад Югославийн бүрэлдэхүүнээс Серб улс гарсны дараа эдгээр чи Сербтэй тохиролцоод ер нь бийдас улс болсон юм байна шүү дээ. 2006 оны тохиролцоогоор Монтенегро бол албан ёсоор Сербиэс салан тусгаарлсан юм байна. Тэг хүн ам бол 620 мянган хүн амтай. За тэг Адриатын тэнгис яг ирэг дээр байдаг аялал жуулчлал, аж үйлдвэр 3 төрлийн одоо орлоготой ийм л улс юм байна шүү дээ. Тийм ээ. Тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ бол маш өндөр юм байна бас энэ хавьда. Нэг хүнд $13,000 ногдож байгаа юм байна тий. Тэгээ энэ болохоор нэг Сербийн бас нэг ийм муж маягийн байсан болохоор ерөөсө газар нутгийн хэмжээ 13,800 маш жижигхэн газар нутагтай. Косово бол нэг 11,000 орчим юм байна. Манай сум шиг юм биш үү? Аймагч том шиг том. Аймагч биш. Манай нэг хідэн сум нийлүүлсэн дээ. Тий, хідэн сум. Баа, тий, тийм ээ. За тэг хэдүүл одоо ийш нөө Millennium гүүр гэдэг нэг алдартай гүүрэн дээр нь очие. Гүүр манай тийм
Захиргаанаас 7 Чи яаж байгаа бүхэлд улс орныг доромжилж байгаа юм уу? Муу чи. Би чамайг энд үлдээ шүү. Энэ танаа улсыг ингээд байна гэдэг. Энэ хараа бас нэг сонирхолтой юм юу гэхээр ерөөсөө энэ жижигхэн газар нутагта 620 мянган хүн амтай энэ улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 7 тэрбум доллар шүү дээ. Чи одоо бид нар одоо тэгэхээр одоо яаж тэр их мөнгийг олдог вэ те? Тэр өсөлт аймаг болдог. Одоо 70 литр очихдол олдох юм байна шүү дээ. Одоо бид нар болохоор дундад зууны үеийн түүхийг агуулсан алдарт Адриатын тэнгисийн эргийн Будва гэдэг хот руу очих гэж байна. За нөгөө гайхамшиг нь болохоор эндээс бас арай хол байна тий. 3 цаг явах юм байлээ. Тэрийг юу cancel гээ за. Канселтгүй за. Окей. Шууд тэр юу руу далайн бич рүү. Будва чи их заавал очиж үзэх ёстой хотын нэг гинэ. За тэрнээс гадна энэ Монтенегрогийн газар нутаг бол эртний Иллирчүүдийн амьдарч исэн газар нутаг юм ба шүү дээ. Иллир гэдэг эртний үндэстнүүд. Өчтөр бидний яриад байсан нөгөө албанчууд албан хил бол Иллир үндэсний хилээс гаралтай гэдээсэн тэр Иллирчүүд энд амьдарч исэн юм байна. А тэгэнгუთ одоо энэ Монтенегрогийн славянчууд нүүдэлж ирсэн юм ба шүү дээ энд. Яг нөгөө туркуудтай адилхан. Энэ Монтенегрогийн хойд хэсэгт нүүдэлж хурж ирээд байж байгаа. Тэгээ сүүлд нь энэ газар нутагт үлдсэн юм байна. Хүн ам цөөтэй болохоор ингээд сэлүүхэн явхад их хялбархан их гоё юм байна. За одоо алдарт миллион хүн гүүр дээр ирж байна да. 100 бол энд тест жуулчд битүү юм шиг байлээ. Одоо яг нөгөө улирал нь яг жуулчны улирал биш болохоор бас их сайхан сэлүүхэн байх шиг байна. За бидэд ингээд Подгорица хотын шинэ бэлэг тэмдэг гинэ. Millennium Bridge дээр ирсэн байна. За энэ гүүр маань болохоор энэ Марочо голын дээгүүр тавигдсан байна. Урт нь бол 173 метрийн урттай 53 метрийн өндөртэй байдаг ийм гүүр юм байна. Орчин цагийн энэ хотын бэлэг тэмдэг. Хамгийн гол нь энэ гүүрийн дээрээс айгуугай панорама гэд маш юм сайхан харагддаг. Тэгээ Марочо гол маань өөрөө бол маш гоё гүн цэнхэр өнгөтэй юм байна. Чи өөрөө энэ Адриатын тэнгис уул ус ихтэй газар учраас маш их гол урсдаг том голуудтай байна. Тэгээ сайхан намуухан тэг хүн ам багтаа их гоё нам тайван гоё газар биш шүү. Эсвэл хүний нөө тарих амарч нөө амармаар тийм сайхан газар байна. Тэгээд энэ Монтенегро улсыг болохоор энэ Балканы хогийн улсуудын амралтын бол төв гэж нэрлэдэг юм байна. Энэ нь болохоор одоо Балканч бол маш олон орнуудтай шүү дээ тий. Болгар улс гэхэд хар далай ирэг дээр ямар их амралтууд байдаг вүлээ халуун аршаантай. Тэгэхэд Монтенегрог онцолж бол энэ Балканы хогийн амралтын бол хамгийн гол улс гэж нэрлсэн байдаг юм байна. Тэгэхээр бас үнэхээр гайхалтай амралтууд байдаг юм шиг байна. Одоо бид нар Адриатын тэнгисийн ирэг дээр байдаг Будва гэдэг айгүй сонир нэртэй. Будва славян хэлний бас аймагаас гаралтай дохтой тий. Молдав, Болгар, Румынд нэг яг л иймэрхүү нэршлүүд их байдаг. За тэгээд энэ гайхалтай хот руугаа одоо хөдөлцгөөдөө хэдүүлээ. За энэ Монтенегрогийн нийслэл Подгорица хотын нисэх онгоцны буудлын руу явах замд байдаг энэ автомашины тойрог дээр маш юм сонирхолтой нэг хөшөө байгаа. За энэ хөшөө бол за энийг 8 эрэгтэй хүн бүжиглж байгаа хөшөө байгаа шүү дээ. Доотлын 4 нь ингээд хөлөө өргөцсөн бүжиглж байгаа. 4 нь мөрөн дээр нь гарчсан. За энэ бол Монтенегрогийн буюу Черногорийн ард түмний үндэсний бүжиг юм байна. Хөшөөний одоо нэрийг болохоор Черногорская ора гэдэг юм байна. Бүжгийнх нь нэр нь болохоор Споминек гэдэг нэртэй бүжиг юм байна шүү дээ. Споминек Черногорская ора гэдэг нэртэй ийм бүжиг байдаг юм байна. Монтенегро улс бол одоо бүгд найрамдах Чех улс эдэртэй нэгэн адилаар манай ихтэй учраас машинууд байнга өдөрч ба шөнөчөө гэрлээ асааж явдгаар онцлогтой юм байна. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороолно. Хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Айглын сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, экон гон орчин, цэвэр агаарт таны тав тухыг цогцлоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. За ингээд
Будуу хотын зах руу орж ирж байна да. Зам дагуу юм гоёмсог далайн эргийн аялал жуулчлалын ийм гоёмсог хот байд юм байна. Будуу хот. Сая бидэд бууга явж исэн чинь нутгийн нэг 2-3 залуучууд "Гоо сайн байна уу? Хаанаас явж байгаа юм" гэж тэгж байна. Монголчууд байна бид нар гэсэн чи бүр "Оо тийм үү та нар. Танаа монголчууд манай энтхийг мориороо эзлээд явсан штэ. Та нар юугаар явж байгаа юм? Бид нар машинтай явж байна" гэдгсэн чи. Одоо тэгвэл та нар машинаар энэ авийг дахиад эзлээ явж байгаа юм байна. Энэ Чингис хаан биш тэгээд турцааг тэгж байна. Баахан инээлдэж штэ. Өөрөө урт үстэй харин тий. За энэ Будуу хотын онцлог нь юу вэ гэхээр хуучин хот нь бол гадуур айн цайз мэт чулуун хашаатай, дотроо чулуун гудамж, чулуун барилгууд 15 дугаар зууны үеийн түүх дурсгалаараа бол маш их онцлогтой хот. Яг дундад зууны үед байгаа тэр чигээрээ ингээд гацчихсан мэт сэтгэл төрдөг юм байна ийшээ ороход. Ерөөсө цаг хугацаа яг тэр дундад зууны үед очиж гаццсан мэт гэж хүн болгон ирсэн тий жуулчдын сэтгэл нь тийм байд юм байна. Будуу хотын түүх бол Ромын байлдан дагуулт Ромын нэг хэсэг газар байсан. Тэрүүгээр онцлогтой. За мөн Венецийн бүгд найрамд улсынхан бас энд хурж ирж бас эзэлж исэн юм байна. Энэхүү гайхамшигтай 500 гаруй жил болж байгаа Старый Груда хуучин хотыг бол ЮНЕСКОгийн соёлын хувьд бүртгэж аваагүй байгаа юм байна. За өшөөний Котор гэдэг гоё хот байд юм байна. Которын хуучин хотыг бол ЮНЕСКОгийн соёлын хувьд бүртгээд авцсан байгаа юм байна. Гэхдээ энэ бол үнэхээр гайхамшигтай ийм газар байд юм байна. Одоо бол бид нар гэхдээ яг хуучин хотын хаалгаар ороогүй байна. Одоо бид нар гадна талд байдаг энэ далайн эргийн хоолны газар одоо хоол идэх гэж байна. Яг одоо бидний нэг өдрийн хоолны цаг болсон болохоор хоолоо идчихээ тэгээд бид нар энэ хуучин хотынхаа яг төв нарийн гудамжууд одоо Венецийн гудамжийг санагдуулмаар нарийн гудамжууд та бүхнийг бас аялуулах гэж байна. За жуулчид бол энд ирэхээс жаргагүй юм байна. Үнэхээр за нэг Швейцарын Лузанаар явж байгаа ч юм шиг эсвэл Францын тий Монакогийн Монте-Карлогийн тэрүүгээр далайн эргээр явж байгаа юм шиг ийм сэтгэл төрүүлд юм байна. За тэгээ энэ Адриатын тэнгисийн ирэг дээр манай Монголын их цэрэг бол 1242 оны бас байлдан дагуулаар энэ хүрээд буцсан байдаг. Тэгэд бас бидний өвөг дээдс энд ирснийг зүгээр сая захын энтхийн иргэн шууд хэлж штэ. За тэгээд энэ гайхалтай Будуу хотороо тэгээд аялалдаа хийдүүлээ. Бид нэр Молдов улсад тий Омбо манд тосч яваад ингээд моёт тулгаж ирсэн бол энд одоо Монтенегрогийн нутгийн цагаан дарсыг одоо тулгаж байна. За тэгээд За аялмаа сайхан явж байна. Омбо найзтай баярлалаа. Ганцхан нийлээд бас сайхан хямртай залуу байна. За баярлалаа. Энэ удаагийн найзуудын аялал гэдэг бүгд л бас танил найзууд үе тэнгийнхаа найзуудын аяллаа хөтөлбөр багтаад ингээд Адриатын тэнгисийн ирэг дээр ирсэн. Тэгээд найзуудтайгаа хамт ингээд яна толгой сууж байна. Үнэхээр сайхан байна. Ганцхан нийлээд аюу гой сайхан явж байна. Баяртай байна. Монтенегрод ирэх юм бол та бүхэн Астория гэдэг ресторанд ирж жинхэнэ далайн хоолтой жинхэнэ газар дундын тэнгис Адриатын тэнгисийн загс болон далайн хоол Далайн уур амьсгалаар бас амьсгалаараа юм байна. аяллаа хамгийн гол хэсэг бол тухайн орны хоол, соёл, одоо хүмүүсийнх нь аж амьдрал, тухайн орны эдийн засаг, аж үйлдвэр, хөдөө аж ахуй юу гэдэг те бүх юмнууд нь сонирхолтой байдаг. Тэгээ энэ нутгийн энэ цагаан вайн авсан бид нэр Ковачевик гэдэг ийм вайн байгаа юм байна шүү дээ. Ковачевик гэдэг ийм нэртэй вайн. Францын Шардонигийн юугаар хийсэн. Энэ бол бас нутгийн природный юу байгаа байхгүй юу? Природная минеральная вода байгаа байхгүй юу? Не газирана, газгүй тийм ус байгаа. Эхний хоол Монтенегрогийн шүл. Яг л дөрөв загснаг тусдаг шүү дээ шүү дээ. Seafood pasta. За энэ болохоор бидний дунд байгаа энэ салаад болохоор Приштина гэдэг эдний хамгийн алдартай. Энэ хараа нутгийн талх нь энэ байна. Адриатын seafood pasta. Адриатын seafood pasta. Ганцоогийн юу? Карбонара. Бэкэ чинийх юу юм бэ штэ? 8 айлч юу штэ? 8 айлч юм штэ. Бүх хоолнуудаа ингээд зэрэг гаргаж өгдөгөр онцлогтой. Монтенегро улс чинь хуучин бол Югославийн динарыг ашиглаж байсан юм биш. Thank you. Югославийн динарыг ашиглаж байсан юм байна. Тэгээд Югославаас салсны дараа эдийн засгийн хямрал интерес болоод Германы маркийг хэрэгжилж байсан юм биш үү? 1999-с 2002 оны хооронд нэг 3 жилийн хугацаанд. Тэгээд 2002 онд юу болсон бэ гэхээр германчууд өөрсдөө марка ашиглахаа болоод евронд шилжихэд
эднийх дагаад еврон шилжчихсэн юм байна. Тэгэхээр одоо 2002 оноос хойш одоо 24 жил еврог ашиглаж байгаа улс байна. Тэгээ аргагүй л дээ эднэр чинь нөгөө нэг голцоо эдний одоо аялал жуулчлалын зах зээл нь европчууд учраас эднийд бас евро ашиглах нь ашигтай байдаг баг л та. Тэгээ бид нар чинь сая ингэ төлбөр тооцоогоо ихэд аюу амар байна. Өөр мөнгөнд тэмдэг гэхгүйгээр шууд бэлэн еврогоор ингээд тооцоогоо ичлээ. За ийшээ одоо нөө хөрөвчний наалт авъя да. Очсон хот толгоноос хөрөвчний наалт авд ивч энэс авъя да. Энэ нөгөө Котор гэдэг чинь нөгөө юу байхгүй юу? Эдний нөгөө ЮНЕСКОгийн соёлын хувьд орсон хот нь энэ ууж байна. Котор тий. Подгорица. Острог наач чинь гоё юм байна. Энэ гоё юм байна. За тэр Монтенегрогийн одоо тий энэ Далбата энэс авъя. Ийм хараа иймэрхүү сүмнэр зөндөө байдаг. Нэг сонирхолтой юм байна урцаа. Чи одоо нэг Венецийн гудмаар явж байгаа юм санагдаж байгаа зү тий. Энд чинь нөгөө нэг бас Венецийн бүгд найрамдах улсын харьяанд бас байсан юм байна шүү дээ. Айгуу сонин. Хаа вис Венецээс Адриатын тэнгисээр нөхдүүд нөө тэнгисийн юугаар усан онгоцтой орж ирээд энэ авийг эзэлсэн байна те. Энэ туркууд их явж байна. Туркийн үеийн цайз баригдсан болохоор энэ дээр ирдэг юм шиг байна. Тийм байна. Туркийн жуулчт нь агуу нөө Отоманы эзэн төрнийхээ юун дээр шүү. Энд бас нэг юм ингээд анзаарлаа. Энэ Балканы хойгийн улсуудаар ерөөсөө Туркийн жуулчлал маш их байна. Тэгээ тэд нар ярьж байгаа нь бидэртээ хүртэл ярьсан шүү дээ. Танаа Монголын эзэнт гүрний дараа орох баг тийм том улсыг манай Отоманы эзэнт гүрэн байсан гэж бас хэрэндээ өнгөрөөл те. Бас манай доор гэдгээ мэдэж байна бас. Чингис хааны доор гэдгээ мэдээд байна. За тэгээ энэ хүү Будвагийн энэ хуучин хот чинь Отоманы эзэнт гүрний үед барьсан ч гэсэн энд бас христийн холбогдолтой юмнууд бас байна. Дараа нь эн чинь эднийх чинь 15-аас 18 дугаар 300 жил Отоманы харьяанд байсан. За түүнээс хойш л одоо тэгээ христийн шашны нөлөө орж ирж. Эдгээр чинь өөрсдөө православ шашинтай бүгдээрээ энэ Монтенегрочууд тэгээд өөрсдөө уус славянчууд болохоор христийн шашинтай. Тэгээ энэ бол ингэсэн байна. Church of Saint John the Baptist гэж байгаа байхгүй. Энэ болохоор Гигэн Жон Баптистийн сүм гэж байгаа. 7-оос 12 дугаар 100. За тэгээд энэ хот бол ерөөсөө тэр чигээрээ чулуугаар барьсан гайхамшиг байна. Тэгээд Будва хотын энэ хуучин хотын хамгийн өндөрлөг цэг буюу Алдар Цитадель цайз руу бид нэр одоо гарах гэж байна. Алдар Цитадель цайз руу орох гэж байна. За музей, номын сан мөн Будвагийг панорамаар хардаг. За мөн хуучин завины цуглуулгатай гэж байна. За энэ бол энд бол бас Будвагийн одоо бэлэг тэмдэг болсон хоёр төрлийн загас байд юм байна. За мөн дотроос юутай юм бэ? Ресторантай юм байна, бас сүм байд юм байна. За Монтенегрогийн туг бол юутай бол нөгөө Албаны тугтай нэлийн төстэй байгаас улаан мөртлөөсөө энэ дээр ийм хоёр толгойтой бүргэдтэй. Хоёр толгойтой бүргэд бол ер нь баруун зүүн талаа харж байгаа шүү гэсэн утгатай юм байлаа. За улаан төсөл бол угаасаа нөгөө эргчлөө тусгаар тогтнол их орныгоо төлөө урсгасан цустэй тэрийг яадаг. А энэ шар юу одоо өнгө болохоор Монтенегрогийн язгуурт нь те хаадын угсаа гарлыг илтгэсэн өнгө юм билээ шүү дээ шар нь. За өнөөдөр хамралтын өдөр энд бид хэдээс өөр амьтаа алга солиотой юм шорилцоод явж штэ тийч. Монголчуудаа гэд. Үнэхээр үзсэн төгөл дээр газар байна шүү. Байгалийн тогтолцоо, усны тунгалган гэж. Зунгал сайхан Адриатын тэнгис цэлүүл харин гоё юм шүү. Нэг юм санаанд орлоо. 3 жилийн өмнө бидэд газар дундын тэнгист Монте Карло гэдэг нэг ийм хотоос одоо мэдлэгээ дэмжүүлж сайхан явж байлаа илж байлаа. Тэгсэн чинь одоо 3 жилийн дараа бидэд Адриатын тэнгис дээр өдөрцөн Монтенегро гэдэг газар өдөрцөн. Энэ яг л Монте Карло шиг бас л гоё үзээтэй газар юм аа. Гоё газар байна. Тэгээд энд хурж ирээд найзуудтайгаа хэлж явж байгаа та. Азтай байна. Үнэхээр гоё юм байна. Яг нөгөө нэг явсны эцэст яалчгүй гоё юм үзнэ гэж үнэхээр юм те. Тэгээд бид яалчгүй явдаг учраас л үзчихэл таараа гэд бас л үзээтэй газар байна шүү. Гоё юм аа. За тэгээд ивент итгэж бид бүгдийг сайхан юм үзүүлж харуулж байгаа Euro Travel-ийн хамт олон болон Монте Карло Luxury Residence-ийн хамт олондоо бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. За ер нь бол энэ Европ ТV гэж энэ одоо сайхан газар одоо Адриатын тэнгис, газар дундын тэнгис, Балтийн тэнгис гэх те. Ионын тэнгис одоо
Тиренгийн тэнгис энэ төр гэдэг маш олон тэнгисүүд байдаг. Энэ дотроос энэ Адриатын тэнгис бол бас нэгэн онцлогтой тэнгис. Яг одоо энэ тэнгисээр хөндлөн гулд гарахад цаана Итали орн байгаа. Агуу Ромын эзэнт гүрэн Итали орн одоо эндээс их холгүй байдаг. Тэгээ бидний аялал одоо маргааш Косовогийн нийслэл Приштина, за мөн Серб улсын нийслэл Белград, за тэгээд цаашаага Босниа-Герцеговина улсын нийслэл Сараево. Боснигоос бид нэр Хорват руу буюу Шенгений орн руугаа ороод Хорватын Сплит гэдэг хотоос одоо усан онгоцонд одоо машинтайгаа ачигдаад бид нэр Итали орн руу очих юм аа. Италийн Анкона орно. За Анконогоор мэдээж та бүхнийг аялуулна. За Анконогийн дараа бол бид нэр Италид байдаг одоо дэлхийн хамгийн жижиг улсуудын нэг Алдар Сан Марино хотоор аялуулнаа. За тэгээд 2 сарын 6-нд бид нэр одоо Өвлийн Олимпийн нээлтийг Италийн Милан хотын Сан Сиро цэнгэлт хүрээлэнгээс та бүхэндээ шууд дамжуулнаа. За тэгээд цаашаа аялцгаая. За энд одоо хуучноо Словакийн салсан улсуудын туг юм уу одоо тийм л юм шиг байна. Илерия гэж юм те. Энд болохоор Босния гэж байна. Булгария. Балканы огийн улсууд байна. Цитаделийн музей бас нэг өрмөс танхимд ороод ирлээ. Одоо гэрэл нь унтраастай байх юм. За яг хоо энэ ер нь бол ийм юм байна. Энэ Балканы хойгийн дундад зууны үеийн хаант улсууд те хаант улсуудын далбаанууд юм байна. Илүүрийн хаант улс. Энэ Илүүрийн хаант улс ямар учиртай вэ гэхээр илүүрчүүд чинь яг энэ газар нутагт амьдарч байсан. За тэгээд сая тэр Молдавчууд нөгөө хил соёлоо илүүрчүүдийн одоо илүүрчүүдээс авч үлдсэн тэр хаант улс нь аахгүй. За тэгээд Босния гэдэг одоо бид нар чинь Босния чинь одоо яг энэ Монтенегрогийн хойд талд Босния байгаа. За Орловичийн хаант улс. За мөн Македоны хаант улс. Бид нар одоо Алдарт Александрийн Македоны хаант улс байна. За Болгарын хаант улс те. Болгарын хаант улсын хуучны одоо бэлэг тийм энэ ихтэй одоо ч гэсэн байлээ те юу нэр далбаан дээр. За Храбренович гэдэг. Энэ одоо бас бидний мэдгүй энэ жижиг л вант улс байх шиг байна. За Сербийн вант улс. Сербийн Белград руу одоо биднээс очих гэж байгаа. Алдарт Никола Теслагийн одоо эх орн байна. За энэ болохоор бас Степани Броси гэдэг энэ тэр хамгийн ихэнд байсан тех төстэй нэртэй. За Музевич гэнэ. За энийг бас сайн мэдэхгүй юм байна. Музевич гэж Баухич гэдэг. Энэ Баухич чинь бас тэр нэг Сербийн нэг хэсэг байсан улс баха. Тийм байна. Тэгээ энэ хуучны ингээд далбаануудаа ингээд бүр эндээ ингээд бүр яатсан биш чагсаагаад тавьчихсан юм энэ музейд. Энэ номын сан бол бүр өстой асар том юм биш. Хуучны болон орчин цагийн англи кириллтэй маш олон хэл дээр бичигдсэн юм номнууд байгаа юм байна. Өш энэ арай хурцаа. Энэ дотроо нөгөө их бууга дотроо бие нэг ааш их буугаар буудаж ирсэн байш. Одоо бид нар чи ер нь дотроо ингээд буу муу судалдаг хоёрдоо ерөөс салбарлаа явчихж байгаа шээ. Манай хурцаа бол ер нь буунуудыг бол амтахгүй. Энэ үхэр буу, улан буу янз янзаар байна да. Үхэр буу. Хамгийн их үхэр буу. Үхэр буу. Үхэр буу айгүй осолтой. Аастаа. Оо хинстэй ямар лаг модон юу вэ? Энийг орж харах уу? Оо. Энэ юу нэг винонод юм байна. Hello. Энэ юу ясаад байна? Olive wood. Olive tree, candlemaid, and olive oil extra virgin. Yes, olive oil extra virgin. Оливын Not тосон. piquant. Sorry, no video. За сайн нэг ийм модон юу ахгүй гээсэ. Бас нэг очиг гэртээ их нэртэй өгчиг. Энд чад юу гэдгийг энэ давс мавс илсэн чихэр янз бүр юм хийчихсэн юм байна. Юу юм? Хоолоо игээ чи энэгээр халгадаад идэв шүү дээ. Одоо ингээд хав чи ихнэр чин тэгээд банд чин охин чинь Яа ингээд 6-аас За тийм л баг. За энэ одоо бодвол Монтенегрогийн баячуудын завны зогсоол байна. Посейдон гэдэг нэртэй. Посейдон 510 гэдэг нэртэй. За биш тийм. За тэгээд юм шүү. Энэ яахтууд нь тэнд байна. Загас магсдаг юм шүү. Энд бол одоо өстө жинхэнэ нөгөө Баячууд. Монако энтер рүү явдаг те. Одоо Венец рүү явдаг юм гана. 2 3 хойно мотортой. За, сайн байцгаана уу? Адриатын тэнгисийн ирэг дээрээс мэдчилж байна. манай энэ Euro Travel компани нь болохоор Европын бүх улсуудаар тэгээд бүх төрлийн аяллыг явуулдаг гэхээр
маш онцлогтой байгаа шүү. Тэгээ сонгоорой. За ингээд Косово улсын нийслэл Приштинад уулзцгаая. Приштина. Keine Sorge, nichts machen, ne? Nichts. Ja, okay. Danke. Vielen Dank. Ja. 2 жил Германд ажил хийжсэн трак бариад явжсэн. Тэгээ Герман хэлсэн гинэ. Тэгээ миний таны дугаараа чи хараад Австрийн номер хэл мэдээж Германаар ярьдаг бахаа гэж бодоод надтай доочор ярьлаа. Би тэ зөрүүлээ доочор ярьлаа. 62 литр бензин 82 евро 50 ч шиг мангар хямдах юм биш үү? Хит юм бэ? Энд үлдэх юм уу? Нэг хит юм уу? Балканы хогийн орнууд бол юм хүмүүний үн бол дажгүй бас гайгүй. Тэгвэл энэ Туборг гэдэг энэ пип биш үү? 1 евро 50 гэжээ. 1.20 морь гээд. За яг баруун руу бол юмнууд үнэтэй шүү дээ. Одоо жишээлбэл Герман, Франц, Маранц эдгээр бол тэгэл 3, 4, 5 евро л гэж байна шүү дээ. Энэ ус моснуу чи 1.50. Ер нь дандаа 1 хиттэй л юм байна. Энэ чинь ихтэй колонктер болохоор нөө ширхгийн үнээр үнэлэгдэж байгаа. Өнөөдөр нөө бүтэнсийн өдөр болохоор бүх хүнсэлтгүүрүү таалттай энэ колонкийн юмнууд л онгорох байх шүү. Энэ нараа ингээд ерөөс хүргчин ингээд гадаа ингээд онгорхоо байж байна. Зеро колоноос нэг хэдийг авах. Зеро биш. И яа захиалга яаж өгöd юм да. Захиалга шүү цог могоор өгöd байгаа. Испахан зинцад. За сайн бацхан уу бид нар Монтенегрод гэж байна. Цасаар шуураад нэмэх 2 градусын хүнтэй л Гинт засаар шуурчлаа тий. Гинт засаар шуураад. За энэ түнэл бол лаг юм байна уу? Европт олон орноор явлаа. Ийм ер нь шинэ ийм лаг гэрэлтүүлэхтэй энэ гой түнэл орог байдгүй Швейцарт л харагддаг та. Тэр ийм хүү түнэлүүд. Тэгэхэд энэ Монтенегро ч юм уу янзын орн биш үү? Гой түнэлтэй байна. Урдны замын түнэл. Надад их таалагдлаа түнэл. Тэгээ бензин хямдах юм байна. 1.10 хэд биш үү? Дизель нь. Одоо Косово руу ойртоод ирсэн чи уулын замтай болоод бүр битүү цас болоод бүр буцаа дүн өвөл болчлоо. Бид нар чи уг нь их гоё хувцсаа нэмгэлцээ яваад байсан чи буцаад өвөл болчлоо шүү. Монтенегрогоос Косово орох замд ийм уулархаг ийм их цастай ийм газар байд юм байна. Монтенегрогийн алдарт Хайла гэдэг уулан дээгүүр бараг давж явах шиг байна. Далайн түвшнөөс дээш 2450 орчим юм ба шүү дээ. Тэгээ одоо энэ хилийн шалганы үн их сайхан ааштай хүн байна. Итали хүн байна. Бидний орох гэж байгаа Косово бол Вигнеттэй юм байна. Тэгэхээр бид нэр одоо Вигнеттэй ийшээ хил гарч байгаад авах нь уу яах нь уу. Яг одоо бол бид нар Монтенегрогийн хилээр Косово руу гарах гэж байна. Энэ Косово болон Монтенегро улсуудыг одоо заагалсан энэ аврах том уулыг Хайла уул гэдэг юм байна. Хамгийн өндөр ойрол нь 2450 м орчим өндөртэй. Тэгээ энэ уул дээр бол нэгдүгээр машинаар бол маш удаан явахаас гадна байгалийн маш үзэсгэлэнтэй, маш их застай учраас цанын бааз, одоо нөгөө өвлийн спортын баазууд маш их байд юм байна. За ингээд Монтенегрогийн хилээр гарчлаа, паспортуудаа авчлаа. Тэгээс үлгэрийн юм шиг байгальтай. Одоо энэ чинь засмал зам юм уу, шорон зам юм уу гэмээр л их застай байна. За засмал нь ч засмал юм шиг байна. Цасыг орцсон болохоор тэгээ зам нь харагдахгүй л баг шиг байна. За тэгээ эднэр энэ улсууд бас нэг сонирхолтой юм нь юу гэхээр зарим нь штамп дардгүй юм байна паспортон дээр. Македоноос бид нар гарахад штамп дарахгүйгээр юун дээр Албан дээр бол дарж ийсэн. Тэгээ зарим нь ингээд штамп дараа зарим нь дарахгүй. Тэгээд шингээний визийг хараад тэгэл ер нь явуулчт юм байна. Бас энэ зөрөхөд бас хэцүү юм аа. Яг ингээд өөдөөс машин ирэхээр зөрөхөд аюул хэцүү. Дээрээс нь том машинтай зөрөхөд бүр хэцүү юм аа. Приштина хотод ороод ирлээ. Гэрэл гэвээ олсон хот байна да. Лас Вегас шиг л. Түрүүн бүр нэг амар лаг газар явуулсан чи одоо нэг арай өөр газар яваад шүү. За ингээд бидэд
Косово гэдэг газар SIM карт март ажилтгүй бүх юм хаалттай байсан. Амар хаалттай болсон. Янз бүрийн дуу муу хоригддаг. Одоо нөө бид нар ч нөө 50 хэдэн орноор явдаг глобал синтэй нөө интернеттэй явж байгаа шүү дээ. Энд орж ирээ шууд байхгүй болж байна. Гадаадын дуу хөгжим бас хориотой байна. Бүр амар импинэж юу вэ? Айгүй олон юм хаалттай. За энэ Istanbul Barber Shop гэдэг энд бид нар үсээ цэцүүлж байна. Тэгээ бүх юм хаалттай бас нэг ийм улс байд юм байна. Хүү ядаргааны юм. Тийм үү? Би чи ямар зүтгэрээ хийж яваад. Одоо бас энэ духан дээрээс ингэж дүрхэж байгаа захалгаагаа хийчихдээ. За бидэд Косово улсын нийслэл Приштина хотын парламент зочд буудалд хамарчаад одоо Приштина хотоор аялах гэж байна. Гадаа их хүүтэн байна шүү. Өчтөр ийшээ орж ирээл ер нь цастаа болоод ер нь их сэрүүхэн юм цаг агаарт ийм газар байд юм байна. Тэгээ ер нь ингээд ажиллаад байгаа тийм ислам хүмүүс юмд их айгүй сэтгэлээрээ хандах юм аа. Яг хүнтэй яг үнэн сэтгэлээс харьцдаг те. Бидний Монгол хүмүүс гэсэн чи ер нь баг ислам хүн болгонд баг ирж баг тэрж авах нь л болгүй. Тэгээ айгүй их туслахыг бодож гин айг холоос явж байгаа юм байна гэдэг аль болохоор тусалж тэгчээ гэсэн л хүмүүс их дайрлаж байна. Excuse me. What is SIM card? SIM card? Yeah. For you go Straight? straight and it's one big town or what to say. It's say Valja. Valja. Oh, here. Valja. Yes. You need to go like 300 meters. Okay, thank you. 300 м яваад Valja гэх SIM card байгаа гинэ. Бид нар нөгөө SIM card-гүй интернетгүй болохоор нөгөө ийш тийш нөгөө GPS энэ төр ажиллахгүй болчиход юм л та. Олон зам заагч бүх юм бүх юм ажиллахгүй болчиход. Төрчих гэдэг шүү дээ. Хятад кейс гэж байна заяа. Энэ бас Туркийн хөс тустай байсан баха. Энэ туркууд байгаа шүү дээ. Тийм ээ, доотлох турк. Турк гэдэг бүгд манай тэдгийнхаа ингэж ичмээр юм шүү аа. За тэгээд интернетээ цацж авал тэгэл гараад. Боо юм болж байна. Бөө юм болж байна. За бид нэр Приштина хотын төвд байдаг жуулчдын заавал ирж үздэг Косовогийн үндэсний номын сан дээр ирчлээ. За энэ барилга бол 1970-ад онд барилгын ажил эхлээд 82 онд ашиглалтанд орсон юм байна. Тэгээ энэ номын сангийн онцлог нь юу гэхээр нэгдүгürt маш том гэдгээр онцлогтой, хоёрдугаарт арабын ертөнцийн лалын шашны маш их тийм ном судар, ховор номнууд байдгаараа онцлогтой. За дээрээс нь 99 ширхэг цагаан юм бөмбөлөгтэй учраас ерөөсөө дээрээс нь харахад юм уу те холоос харахад маш сүрдмээр харагддаг. Лалын сүмч юм шиг те Византийн үеийн хийцтэй гэд хүмүүс энэ дээр их маргалдсан юм байна л да. Энэ номын сангийн загварыг бас хоорондоо булаацалт юм байна. Исламын шашинтгууд наач манай исламын шашны загвараа гэдэг. А зарим хэсэг нь болохоор наач Византийн үеийнхаа гэд ингээд байдаг. Ийм онцлогтой барилга юм байна. За тэгээд яг энэ номын сан руу бид нар орох гэж байна. Тэгээ номын сангаа орос шиг библиотека гэж бичсэн бол Компьютере и Косовес. За дөнгөж үүдэнд оронгууд American Corner гэдэг Америк номны цуглуулгын хэсэг яг үүдэнд байд юм байна. Тэгээ сая бид нар цаашаа орох гэсэн чинь та нар жоохон байж байгаа хүрээ дэрийн тэгээд юуны Косовогийн телевизийн нэвтрүүлэг явж байна. Тэгэхээр бид нар Монголын телевизийн нэвтрүүлэг байна. Бид нар яацыг уус жоох тэглээ. Энэ чинь гэхдээ ер нь Америкууд дэмжижсэн юм шүү. Америкууд чинь лалын оронд их дэмжсэн шүү дээ. Ер нь. Асаава билээ дэмжижсэн бас. Манай Америкч өөрсдөө нь ашигтай бол хинтлээч нийлдэж шүү дээ. Гол нь ашиг шүү дээ. Гол нь ашиг. Тэгээ дээр нь хамгийн гол нь яг нь шашин хоорондын мөргөлдөөний дайн гэдэг чинь ерөөсөө ингээд олон жилийн улсуудыг дарцсан. Тэгээд нөгөө нэг гоё нэг байна. Одоо юу гэдэг сүр сүлд нь унцсан гитгтэй айгуу тийм жоохон юу юм аа. Номоос гэдэг юм тий. Аргагүй. Тэгээ энэ олон жил тэгээд ингээд хажуудлага Серб Косовогийн дайн гал ингээд хоорондын дайн төлөх гэсэн л байгаа шүү дээ. Одоо бүгдөө Сербийн Белград. Энд өрсөлдөгчрөө дөхөж байгаа юм биш. Одоо өрсөлдөгчн л очиж. Hello. Яасан. Конничева. Konnichiwa.
Яа зөөр юм бэ? Бүх дэлхийн хүүхдүүд хөөх юм да. Хүүхдэл бол хүүхд юм да. Хүүхд болгон аз жаргалтай. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол тэгвэл ганцаа суулгаа явуулчмаар энийг. Хүүхэд насанд хүргэж өгдөө. Чи өтер чинь цэцэрлэгийн найзууд шүү дээ. Бид хоёр чинь цэцэрлэгийн найзууд. Бид хоёр чинь юм багхгүй 5 дугаар сургуулийн ажил 37 дугаар цэцэрлэгт бид хоёр чинь нэг ангид байсан хоёр. 7 хоногийн бараг 6 өдрийн цэцэрлэгтээ нэг өдөр нь гэртээ байсан шүү дээ бараг. Дэлхийгээр аялах таны мөрөөдлийн хөтлөгч Euro Travel. Өчтөр нэг ийм дугаартай машин таарахаар гайхаад байсан чинь энэ чи юу юм бэ штэ? Republic Kosovo гэж байгаа юм ба штэ. Тэгээ бид нар ер нь ингээд бас машины дугааруудыг анзаараад яваад байгаа. Албаных болохоор А илгэсэн дугаартай. Македоник болохоор NMK гэдэг Норд Македония гэсэн тийм дугаартай. Монтенегро болохоор MNI гэдэг нь Монтенегро гэж байгаа юм байлаа. Энийг болохоор гайхаадсэн чинь урд нь Republic гэж нэмсэн юм байна шүү дээ. Republic Kosovo тий. За энэ нөгөө төрийн талбай нь дээр 6-5 гушуутай юм газрын зурагтайгаа ийм юм байна да. Тэг яг хүмүүс нь дажгүй юм байна. Гэтэ ер нь бол их хаагнал ороо юм байна тий. Арай гэж нэг SIM карт. Арай гэж нэг SIM карт, арай гэж нэг интернеттэй боллоо. Ер нь тэр тал дээрээ тийм байна. Ер нь дэвтэ баг хагас коммунизм газар юм шүү гэж. Гээл харахад ер нь. Тийм бэ. Муудал эдгээр харахад зүгээр нэг хүний паспорт Канадагүйгээс салгаж ичрэдэл шүү дээ. Тэгэхээр их хаалттай санаас шалгадаг юм байна л да эдрийг. Ер нь аюултай газар байх шиг байна. Ер нь эднийх чинь нэг юу юм бэ шүү дээ. 1.8 сая хүн амтай. Тэгээд газар нутгийн Монтенегроос жоохон 11,000 км гавдраад ийм газар нутагтай. Тэгээ ер нь бол эдний чинь хамгийн гол дайсан сербчүүд юм байна. Ерөөсөө эдний салан тусгаар тогтнолыг сербчүүд болон Орос Хятад хоёр хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм байна шүү дээ. Эдгээр чинь лалын шинтэй байхгүй. Эдгээр яагаад тэгэхээр одоо энэ Турк эдгээр чинь харагдахгүйгээр дэмжиж идэх байхгүй. Цаанаас мөнгө цаанаас нэгээд яагаад гэвэл эдгээр чинь бас шашин оронд юм байдаг байхгүй. Энд чи айгүйх туркууд байна шүү дээ. Тийм байгаа шүү дээ. Тийм дээ. Турк бараа их байна, турк хүмүүс их байна. Өсчин хүртлэнүүд турк өсч байгаа шүү дээ. Стамбул ингээд эдгээр чинь нэг шашны югаараа дэмжиж явчихдаг. Ялч хаалттай юм аа. Өглөө нөгөө Бектэй нэг өрөөнд байсан шүү дээ. Тэгээд таад нэг өрөөнд ирсэн. Тэгсэн таад бүгдээр паспортоо өгч Бек өрөөнийхөө төлхөрийг авахдаа би нөгөө баюуга ачаага буулгаад нөгөө паспортоо өгөөгөө орчихсон байхгүй. Тэгсэн чинь яг өглөө гасаад ирсэн чинь уучлаарай би таны паспортыг Канадаж авахгүй болохгүй байна маа гэдэг. Сандраа шууд сандраад ирсэн чинь. Нэг паспорт байхгүй гэдэг надаас тэгээд тэгэнгүүт ингээд паспортаа гаргаж ирж үзээ. Хоёр усаа нэгсэн шүү. Саяны ярьсаар энэ байна. Нөгөө хоёр толгойтой бүргэдийн өтө Албания гэх. Албания. Албан манай албанчууд байна шүү дээ. Албанч яран гоё юм дээ шүү дээ. Албанч их гоё улс шүү дээ. Тий, соёлтой, хүмүүстэй, найрсаг. Бас их гоё байлаа шүү. Албан эдрийг бодвол SIM карт, март бүх юм барина. Косово ч нь ердөөс хүн амынх нь 90% нь албанчууд. Тэгээд үлдсэн 10% нь бол тэгээд нөгөө Турктэй одоо эндээ Сир байдаг юм уу лалын орнуудаас. Ер нь хүн амынх нь 96% нь лалын шашинтай ирнээсээ энд одоо католик шашны гигэн Терезагийн сүм 2010 онд барьсан байж тээ. Бидэд Косово улсын нийслэл Приштина хотын төвд байдаг гигэн Тереза эхийн сүмийн гадаа ирсэн байна. Тэгээ айгүй сонин санагдлаа. Тереза их чинь бол одоо Македоны Скопьед төрсэн Македон хүн байгаа. Тэгээд Косово чи 98% нь лалын шашны сүннит одоо урсгалыг шүтдэг ерөөсөө исламын шашинтай улс байгаа. Тэгэд хүн ам нь ерөөсөө Тереза эхийг бол маш их дээдэлд шүтдэг гинэ. Тереза их бол энэ ямар ч шашин ялгуурлахгүй лалын ч исламын шашинтай ч бай, католик ч бай, протестант ч бай ерөөсөө бүх шашныг ялгуурлахгүй ядарсан зүдэрсэн бүхэл хүмүүс ингээд тусалж исэн юм гигантнэр зарлагдсан шүү дээ. Тэгээд энэ хүний Балканы хойгийн улсууд бол дэлхийн нийтээр шүтгэхээс илүү энэ хүмүүс илүү Тереза эхийг ойлгож шүтэж тэгж хүндэтгдсэн байна. Тэгээд энэ чи яагаад энэ лалын ус байдаг юм бол гэсэн чи тийм учиртай юм байна. Тэгээд 2005 оноос эхэлж бариад 2010 онд бол ашиглалтанд орсон юм байна. Нийт 5 жилийн хугацаанд бүтээн байгуулж барьж дуусгасан юм байна. Тэгээд энэ Косовочдын хувьд бол бас нэгэн чухал
дурсалт газрын нэг юм байна. Билл Клинтоны өшөөний хажууд ирсэн маань энд харагдаж байна. Тийм байна. Тэр нь модны цадал Америкийн талбайтай. Билл Клинтоны өшөө. Бид нэр Приштина хотын бахархал болсон тий Билл Клинтоны өшөөн дээр ирчлээ. За энд Косовочууд яагаад Билл Клинтонд ингээд баярлж талархсан бэ гэхээр 1998 онд болсон Косовогийн дайнд одоо Косовочууд бүр ялагдаад хүнд хэцүү байх үед нь Билл Клинтон чинь ерөөсөө НАТОгийн дэмжлэг үзүүлсэн. Харин тийм ээ. Одоо хүртэл НАТОгийн дэмжлэгтэй гэж шүү эдгээр чинь. Тэгсээрнээ эдгээр чинь НАТОгийн гишүүн биш улс. Тэгсэн мөрсөө дэмжлэгтэй 2008 онд ихэнх орнууд бол дэмжсэн мэт тусгаад байгаа юм лээ. Зарим орнууд нь дэмжээгүй юм. Мэдээ Серб бол дэмжихгүй. Сербүүд дэмжээгүй нь Орос хятадууд бас дэмжээгүй тий. Социалист орнууд ч дэмжээгүй шүү. За 1998 онд эхэлсэн дайныг 99 оны 3 сар зогсоохын тулд НАТО чи Сербийг бүр бөмбөгдсөн юм биш үү? Тийм шүү дээ. 78 удаагийн бөмбөгдөлт хийсэн юм байна. За тэгээд Косовогийн дайнд бол 13 мянган гэм зэмгүй энгийн иргэд бол нас орсон юм байна. Энэ одоо ямар учиртай вэ гэхээр 98 онд эхэлсэн дайнд ер нь бол сербүүд ч юм бол словенчууд православ шашны шашинтай улсууд ихэнх дэмжиж байгаа. А Косовочууд болохоор албанчууд одоо 90% нь албанчууд 95-6% нь лалынхаа учраас шашны дайн л юм байна шүү дээ. Ер нь шашин орондын дайн байхгүй. Тэгээд тусдаар гаргах гал. Газар нутгаар булаацалсан юм байна шүү дээ. Ер нь бол тийм. Өчтөр бид нар их чинь 200 гаруй километр бараг 7-8 цаг явж ирсэн уулын дээгүүр. Энэ чи ерөөсөө хамгийн үзэх ёстой юм нь уул хаад тэр байгалийн тасархай гэж шүү. Ер нь 70 ирмээс гол нь. Ердөөсөө аялал уул хадаар нь аялаа гэсэн юм. За тэгээд Косово улс бол 2008 онд тусгаар тогтнолоо албан ёсоор зарласан юм байна. 2009 онд бол одоо энэ Билл Клинтоны 3 метрийн өндөртөө энэ хөшөөг тусгаар тогтноход одоо тусалсны хариуд энэ хэсгийг ерөөс Америкийн хэсэг болгоцсон юм байна шүү дээ. Тийм байна. Энэ ойр хавийн дэлгүүр, хоолны газрууд энэ төр айгүй хийм Клинтоны зургнууд байд юм байна. За тэгээд энэ хавийг бол Билл Клинтоны өргөн чөлөө гэж нэрлсэн. За тэгээд сая Терезагийн сүм байсан шүү дээ. Тэр болохоор Терезагийн өргөн чөлөө байхгүй. Тэгээ энэ хоёр бид нар одоо Приштина хотын хамгийн чухал, хамгийн алдартай хоёр газраар ямар ч хэсэн ирчлээ. За энэ төрийн талбай нь болохоор алтлаг шар өнгөтэй энэ газрын зураг нь бол яг одоогийн 10,900 км² хэмжээтэй газар нутаг нь. Их жижиг газартай биш үү? Их жижиг гэн тий. За дээдлийн 6 5 шүү болохоор исламын шашинтай 6 төрлийн одоо үндэстэй амьдэрдгийг одоо илэрхийлсэн тийм 5 шүү. Исламын шашин ч бас 6% гэж байгаа юм доктор. Яг энд чинь нөгөө нэг Сир, Албан гэдэг ингээд байгаа аахгүй нэг 6 одоо лалын орнуудаас ирсэн ийм хүмүүс ер нь амьдарж байгааг төрсөлсөн ийм төрийн далбаатай юм байна. Эдгээр жуулчдаар нэг мөнгө олдгоо юм байна. Гол нь газар тариалан уул уурхай. Тийм ба. Эднийхтэй нөгөө хаалттай байгаа гол шалтгаан нь яг өөрийнх нь нөгөө дайсан сербтэйгээ хил залгаа учраас тэгээд ингээд хаалттай байдаг юм байна. Албан бол ягаад нээлттэй эсвэл Албан ч өөрөө 3 дахь орн болчихж байгаа юм. Сербээс арай зайтай. Бид нар өчтөр нөгөө орж ирэхэд хамгийн ихний хүнсэлдгүүр орсон чинь еврогоор үйлчилжсэн. Тэгээд ягаад ингэ еврогоор үйлчилсэн бэ гэхээр эдгээр чи 98 онд дайтаад 99 онд дайн дууссаны дараа нөгөө Югославийн динар ашиглаж байсан тэрий чинь эднэрийг үзэн ядаж байгаа юм чи тэрийг ашиглахгүй шууд нөгөө Монтенегро шиг нөгөө Германы марк хэрэгжилж байгаад тэгээ 2000 оноос эднийх чи евро хэрэгжилж байгаа юм байна. Одоо ер нь 26 жилийн евро хэрэгжилж байгаа юм байна шүү дээ. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороолно. Хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Айглын сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эконогон орчин, цэвэр агаарт таны тав тухыг цогцлоож, эрүүл, аюулгүй, их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй. Нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Айглын сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харгууц, Европ стандарт, насан туршийн урлагд хөрөнгө, Monte Carlo Luxury Residence. За бидэд Косовогоос Серб руу явах гэсэн чинь тийм Косово Серб явдаг зам байдаг юм байна шүү дээ. Тэр чинь хоорондоо ерөөсө бүх хил нь хаалттай юм байна. Тэгээ нөгөө GPS маань бидний шууд нөгөө өчтөр Монтенегро буцсан зам руу мань буцаагаад Монтенегро руугаа орж иж тэгж Серб руу орд юм байна. Чи асууцтэй.
Серб рүү ингээ яаж явах вэ? Доош яаж явах гэсэн шууд эхлээд шууд гэсэн. Монтенегро гэсэн тийм. Тэгэхээр Монтенегро. Монтенегро тийм ээ. Yes, Монтенегро. Одоо Серб гэсэн чинь I don't know. Шууд уурж байгаа. Тий, шууд уурлаад. Тийм улс байдаг юм гэж байгаа байхгүй тий. Амар. Шууд үйлдэлээрээ тий. За тэгээ бид нар нөгөө алдарт Кула гэдэг уулаараа буцаад аваа явж байна. Косовочууд бол Кула гэжт юм байна. Монтенегрочууд бол Хайла гэдэг байсан. Косовочууд бол сербчүүдийн талаар бүр сонсгогч өсөхгүй байна. Энэ бол Серб Косовогийн дайнаар бол аимшигтай дайн болж исэн юм байна. Маш олон ам өргөцсөн. Би энийгээ бол өстой нэг нүдэрээ үздэг хүмүүс. Ерөөсөө нэг үгээр хэлэх юм бол хойд Солонгос, өмнөд Солонгос хоёр ерөөсөө энд байна. Бүх талаар хаалттай. Энэ Косово улсууд бид сая ороод нэг онцоод гарлаа. Бүрэн хаалттай улс. Сербүүд бол Косовогийн энэ тусгаар тогтнолыг ерөөсөө хүлээн зөвшөөрдөггүй 3 орны нэг юм байна. Оросууд хүлээн зөвшөөрдөггүй гэж байна. Хятадууд хүлээн зөвшөөрдөггүй гэж байна. Тэгээд энэ чинь хөрс зэрэгэлдээ улс мөртлөө хил гайл гэж байдгүй шууд хаалттай байна. Тэгэхээр бид нар буцаж Монтенегро ороод тэндээсээ одоо энэ хар уулынхаа доогуур ороож гараад баруун тишээ эргээд Серб рүүгээ чиглэж явах юм байна. За тэгээд өчигдөр бид нэр нэлээд харанхууд энэ Кола уулыг давсан. Өнөөдөр өдөр гарсан чинь өстой үзэгсэлэнтэй юм байна шүү. Одоо бол мантай байна. Тэгээд битүү цас мастай энэ чинь далайн түвшнөөс 2450 орчим метрийн өндөр энэ өндөр уулаар давж байгаа. Бид нэр Косовогийн Приштина хотоос Монтенегро руу буцаж ороод тэгээд Сербийн Белград ортол 450 км газар 8 цаг явна гэж зааж байгаа. Тэгэхээр бид нар ингээд уул даваал тэгээд жижиг урдны замгүй газраар бараг цагт 50-60 км л явж байгаа юм биш үү бид нар ерөөсөө. За ингээ бидэд Серб улс руу ороод ирсэн байна. Сая та нар Балканы бүх улсаар аялж байгаа мó гэд бид нарыг enjoy Serbia гэдэг ингээд Сербид ингээ гоё байгаараа гэд. Тэгээд та нар юу хийдгийг л хил дээр очихоор тэгэх юм. Бид нар чинь бас нэг олон газраар аялдаг болохоор нөгөө бидний олон визтэй байхаар бас гайхаад ах шиг байлаа. Ямар ажил хийдий, яад хийдий л гэл тэгээд. Тэгээ яг одоо бас нэг эх орныхоо нэрийг бас нэг муугар гаргачихгүй шиг л ингээ явж ин да бидэд. Та бүхнийг маргааш бол бид нар Белградын алдарт Никола Теслагийн музей. За тэгээ бас нэгэн алдартай нэг кастл дээр бас очихоор төлөвлөж байна. За өшөө бас гоё юмнууд зөндөө байгаа хаа. Тэгээ бид нар очиж жагаад нэвтрүүлгийнхаа зураг авалтууд одоо маргааш өглөөнөөс эхэлнэ. За ер нь бол энэ жил Европын орнууд нэлээд застай байна. Чех, Австри, Франц, Герман, Швейцар тэр хаваараас цастай байгаа сурагтай байна. Сая бол бид нар нэг Македон, Албан хоёр их дулаахан газар юм байна. Тэр хоёроор нэлээд засгүй, нэлээд подолтой жоохон явсан. Одоо буцаад зулзаа авцсандаа орсон. За бид Сербийн Нордик гэдэг амар хоолны газар байна. Замзор тий. Замзор. За Сербих бол хуучин Югославийн динар аваад үлдсэн юм байна. Динараар тооцоо хийх юм байна. Тийм байна. Гой морити бий биш тий. За. Cheers. Cheers. Морити гэдэг юм ихтэй пивтэй. За энэ бол Сербийн үндэсний салаад хүр манжин, улаан чинжүү байцаатай.
Тэгээд гахаа махан стейк энэ бас Сербийн үндэсний хоол юм байна. Серб ч бас одоо хоолонд бол үнэхээр янзын юм шиг байна тий. 1 евро 117 Сербийн динар гинэ. Тэгээ еврогоор биднээр тооцоож ирсэн чи заал гэдэг чи одоо хэд гэх нүү харъя. 81 евро гэж шүү дээ. Юм авчаад. Тийм. Окей. 1000 динар чи идэх шүү үү? 10 евро юм тийм ээ. Тийм ээ. Окей. Tesla-гийн зурагтай юм 100 динар. Вау. Намрын өдрөл бидэн айчтэн ирдэ. Айны шогод дэштэн олсын дэгурцаа.